орхон үзэгчдээ бидний өв соёл нэвтрүүлгийн ээлж шин дугаар үзэгчтэнд хүргэж байна. Энэ удаад нэвтрүүлгийнхаа зочны хоймор бид Мон Ирээдүй компани гүйцэтгэх захирал Лувсан Цэрэнгийн Биндрийн агчийг ураад байна. Танд одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Танд ч гэсэн чин сэтгэлээсээ баярлаж байна. Өв соёл гэдэг бол одоо дундаршгүй, дахин давтагдашгүй, өвдөөцөөс өвлөн уламжлуулсан өв соёлоо бид түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Энэ удаад бол бид дахин давтагдашгүй таван хошуу малынхаа арьс шир түүхий эдийг хэрхэн боловсруулдаг, бид хэрхэн одоо яг энэ чиглэлийн энэ салбарын одоо үйл хэргийг авч үлдэх талаар мэдээлэл хүргэхээр таныг нэвтрүүлгийнхаа зочны хоймор ураад байна. Энэ нэвтрүүлэгт одоо арьс ширний салбараас Мон Ирээдүй компани төлөвлөж би оролцож байгаадаа маш их баяртай байна. Ер нь мал аж ахуй гэдэг бол хүн төрлөختөн үүсэж хүрсэн цагаас эхлээд одоо хүний хөдөлмөрийг бий болгоод үүсгэжсэн юм сайхан одоо түүхт салбар юм аа. Тэс одоо манай экстэц маань одоо малынхаа түүхий дээр одоо хуухтаас гутал одоо хэрэглэл гэрийн дулаалга тэгээд одоо бүх л зүйлээ одоо нэг арьсан эдлээр хийж исэн юм боломжтой түүхтэй байдаг. Тэгэхээр ер нь хүн төрөлхтөн үүсэн үеийн түүх бод ер нь арьс ширтэй нэг толботой гэж үздэг. Тэгээд ер нь одоо яг энэ салбар дээр ингээд ажиллаад байж хаад бид нар одоо өөрсдөө мал аж ахуйн орн тий одоо 50 гаруй сая малтай. Тэгээд Эрдэнэтийн сайхан мал 5 хошуухаа малыг боловсруулад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэгээд одоо үйлдвэрлэгчтэй үндсэн түүхий дээр хангаж ингээд Монголд баялаг бүтээл үйлдвэрлэл явуулж байгаагаараа хүртэл бахархаж байдаг. Тэгээд бид нар ч одоо 330 сая малчин мал бүхий иргэдтэй дандаа хамтарч ажилладаг тий. Тэгээд манай одоо түүхийд ч өөрөө хасах төч гэдэг грац одоо ингэж суурьсан энэ уламжлалт мал аж ахуй шүү дээ тий. Тийм болохоор зэрэг ер нь одоо түүхийдийн бүх бат чанарын хувьд одоо үнэхээр гайхамшигтай юм сайхан түүхийдтэй энэ одоо сайхан түүхийдээрээ тулгуурлаж ингэж малчтаасаа түүхийдээ аваад тэрийгэ боловсруулаад явж байгаадаа баяртай байдаг. Одоо малд юу хаях юм байдгүй л гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ салбартай таны хувьд хизэнээс хэрхэн холбогдов? Яагаад энэ салбар руу орчив? Мон Ирээдүй компанийнхаа талаар та манай үзэгчдэд эхлээд танилцуулж. За ер нь бол анх гэр бүлтэйгээ нөхөр бит хоёр бол өөрсдийн түүхийдийн бизнесийг одоо анх одоо арчтын үед ч хүмүүс янз бүрээр л амьдралаа авч явдаг л тэр үеэс ингээд түүхийдтэй холбоотой бизнес эрхэлдэг байсан. Тэгээд 2005 онд анх энэ одоо үйлдвэрлэлийн одоо Бэлмийн шиврээд гэдэг энэ том сайхан үйлдвэрийн үндэс суурь дээр Мон Ирээдүй гэдэг компани үүсгэн байгуулж ирсэн. Тэр үед одоо яагаад ингээд энэ сайхан Эрдэнэт малынхаа түүхийдийг боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж болохгүй гэсэн юм том зорилго тавиад энэ салбарт орж ирсэн. Одоо бодоход бол их зөрөгтэй үедээ боддог. Энэ салбар маань бол өөрөө бас хөнгөн аж үйлдвэрийн нэлээд хүн салбарт тооцогддог юм салбар байгаа юм. Одоо өнөөдрийг хүртэл одоо маш олон сайхан түүхийг бүтээгээд маш сайхан хамт олоныг бий болгоод олон одоо үндэсний үйлдвэрлэгчдийн үндсэн түүхийдийг хангаж бидний ард маш олон одоо аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийг явуул тэрний ажилчид гээд маш олон хүн ингэж аж амьдралыг дааж явж байгаадаа баяртай байдаг. Тэгээд одоо нэг мэдхэд л одоо 20 жил болсон байсан. Аль болохоор одоо манлайлагч, аль болохоор энэ түүхийдийнхаа чанарыг сайжруулах, энийг экспортлох, тэгээд үндэсний үйлдвэрлэгчтэй үндсэн түүхий дээр хангах, тэгээд аялал жуулчлалын салбар одоо бас сайхан хөгжиж байгаа шүү дээ. Бид нар бол ингээд аливаа салбараа дандаа хоорондоо нэг холбоотой ажилладаг. Одоо гадаадын аялал жуулчлалууд бол одоо манай уламжлалт байгаль, тий уламжлалт мал аж ахуй бид бүхний одоо энэ хадгалж ирсэн энэ сайхан өв соёлыг аягүй сонирхож ирдэг. Үүнтэй холбоотойгоор бас энэ түүхийдээ боловсруулж ингэж одоо хог хаягдлыг үгүй болгож тий. Аль болохоор одоо энэ гадуурч ингээл одоо малын арьс чир өнгөдөд ингэж яриад байгаа шүү дээ. Тэр бол бид нар ингэж аль болохоор энийг одоо үн цэнтэй болгох тий экспортлох тэгээд эмдээ тулгуурлаад аж ахуй нэгжүүлэх одоо сайхан бүтээгдэхүүнийг гаргаад өөрөөр одоо аялал жуулчлалынхаа салбарыг бас хөгжүүлэх тэр тал руу ингээд үйлдэл нэг хамтарч ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Бид мал аж ахуй гэж яриад байдаг. Монгол хүн гээл цээжэд илдээд байдаг. Гэтэл арьс шир түүхийдээ хэрхэн яаж боловсруулдаг процессыг бол хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэгэхээр бас мэдүүлэх юмсан нэвтрүүлгээрээ дамжуулаад нэг харуулчих юмсан л гэж бодоод байна. Ер нь бол түүхийд маань өөрөө одоо бид нар малчтаасаа
одоо хошоодоосоо ингээд түүхийдээ худалдаж аваад тэгээд арь ширээ боловсруулад эцсийн бүтээгдэхүүнүүдэд гэхдээ хөргөх хүртлээр 20 орчим хоногийн технологийн гоор юм тийм. Энэ дээр бол ерөөсөө энийг бол яг л одоо нөгөө бид нар ямар нэг юм хийхдээ одоо бид нар хүүхдээ л нөгөө бөөцөлдөг шиг хүн болгон манай ажилчид тэрийг бариад тий анханасаа ингэж хайлж ингэж юу юм одоо сайн чанарын түүхийг гардаг. Тэгээд бол та бүхэн манай үйлдвэрийн процессын үйл ажиллагаагаас хар таньснаас энэ дээр бол үнэхээр бас яг иймэрхүү юм хүнд хүчээр ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажилчдаараа бас аюул багтдаг тий. Ер нь бол хүмүүс бол ярихтаа л их амархан юм шиг ойлгодог. Тэ бол энэ бол бас нэлээд хүмүүсийн чадамжийг шаардсан тий хүний төвчээрийг шаардсан ийм бас үйлдвэр шүү. Яг энэ асуудлыг бол одоо хөдөөтэй хүмүүс маш сайн ойлгодог. За арьс ширээ бид одоо өнгөөдчихүүлээ. Магадгүй бид нарыг оюутан байхад сурагч байхад нөгөө аав ээжнэр очиод буцахад за арьс шир өгөөд жоохон мөнгөтэй болчоорой, мөнгөтэй залгаарай гэсэн одоо маш олон хүмүүс магадгүй яг энэ түүхэн зохиогдож байгаа. Миний хувьд ч гэсэн хоньны мэхийгээ ч юм уу ямааны арьсаа, өхрийн ширээ, адууны ширээ тушаагаад мөнгөтэй болж явсан оюутнуудын нэг л дээ. Тэгэд өнөөдөр бол яг энэ асуудал байхгүй болчихсон байна. Жалганд маш олноороо одоо малын арьс шир хэвтэж байна, хогийн цэгдээгүүр тий. Тэгээд энэ асуудлыг одоо ажил болгож арьс ширээ боловсруулж болгож байгаа үйлдвэрүүдийн нэг шүү дээ. Харин ер нь бол нөгөө нэг арьс шир үнгүүдэд байна гэж яриад байгаа тий. Гэхдээ ер нь бол энэ дээр маш их болгон чанартай ийм ажлууд болох хийгдэж байгаа. Одоо сая цагаалт гэж цаахан бүр өнөөдөө өнөө даваа цадан хоршоод өчтэйгээ бид бүхэн хамтарч ажиллаад үйлдвэрлэгчтэй бас хөнгөлөлтөд тэмцэх зээлийг олгоод бас бид нараас хүчин чадлаа дээшлүүлэх тоног хөөрөндөө сайжруулах гэдэг аюул тийм зоригтой сайхан ажлууд одоо хийж байна л да. Тэгээ ер нь бол энэ түүхийд хаягдж байна гэж яриад байгаа. Тэн дээр ингээд бодоод үзэх маш олон юм ярих хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь одоо бид нар одоо малынхаа одоо үржил селекцийг маш сайн анхаарах хэрэгтэй. Аль болохоор одоо чанартай түүхийг бий болгохын тулд одоо малын одоо бэлтгэрийн даацаа бодолцох хэрэгтэй байна. Дээрээс нь одоо стандартын дагуу мах бэлтгэлийн одоо тийм компаниудыг бий болгомоор байна. Ер нь бол нэг жилдээ одоо нэг 10 гаруй сая хонь ямааны арьс гарч байна. Тэгээд 400 мянган үйлдвэр гарч байна гэж үзэхэд бид бүхэн одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг манай одоо арьс ширний холбооны үйлдвэрлэгч нарын 20-д аж ахуйн нэгдсэн томч чинь гэсэн. Энэ үйлдвэрүүд маань жилдээ нэг 6 сая орчим арьсыг болоод яг эцсийн боловсрол хийлгээд зөөлөн савхтай гутын зорилттой арьс, хороо, бэлэний зорилттой арьс гэх мэт тийм арьснуудыг хийгээд гүйцэтгэж байгаа. Тэгээ ингээд хараад үзэхэд ер нь бол одоо би анх энэ үйлдвэрт орж ирж исэн үедээ ингээд харьцуулахад одоо маш их давж ярьсан. Одоо өхрийн ширч тэр хонь ямааны арьсчдэр одоо аюул давж ярьсан. Энэ ингээд хараад үзэхэд зэрэг бичээрийн даац 5 дахин ингээд ингэсэн байгаа даахгүй. Тэгэхээр чи зэрэг яаж юм бэ гэхээр өөрөө давж ярьж юм тийм. Тэгээд дээрэс нь энэ дээр хийгдэж байгаа тэр нэг мал эмнэлгийн ариутгал хавтар үйлчлэгийн чанарын шаардлага нь бас жоохон догтлоод байх шиг байна. Энэ дээр бас цагаан алт төлбөрийн хүрээнд одоо мал эмнэлэг хавтар үйлчлэгийн тал дээр бас айгүй том сайхан дөрвтэй ажлуудыг хийж л байгаа. Гэхдээ энэ бол бас яг өнөөдрийн төвшөнд ингээд өнөө маргааштай сайжирчдаг асуудал бас биш шүү дээ. Ер нь бол яг энэ боловсруулах үйлдвэрүүд нь бол өнгүүдээд энэ хаягдаад энэ гэдэг чинь өнөөдөр жишээлбэл би хоньны өхрийн ширийг өнөөдөр манай үйлдвэр одоо 2-2-тай үйлдвэр ширээ бид 25 мянган төгрөгөөр авч байгаа юм. Тэгээд ирэхээр зэрэг бас нэг юм сул тал байгаа нь одоо манай малчд чинь өөрөөсөө бол нөгөө нэг одоо мах үнэтэй болчлоо шүү дээ. Мах үнэтэй болцохоор зэрэг арьсаа хайчдаг юм сул тал байгаа. Тэгээд айгүйх асар их эсгэлттэй, гэмтэлтэй гэж байна. Тэрнээс шүүлдвэрүүд бол өөрсдөө яг ингээд стандарт нийцсэн арьсаа одоо аваад тэрүүгээрээ одоо та бүхэн одоо манай үйлдвэрээр ингээд харна маш гоё гутлын үйлдвэрүүдийн гоё гутлууд байна. Тэгээд цүнх цэцэг эдлийнхний хийсэн гоё цүнх байна. Одоо тэгээд одоо оюу толгойн бэлэний арьсыг хэд болоод одоо өдөрт 5600 ажилчид одоо бэлийг аваад үнсэж шүү дээ. Энэ дээр чинь бол одоо манай ямааны арьсаар игдсэн одоо бэлийг хийлгэх юм гэх мэт чинь бид нар бол одоо дотоод айлгахаар чанартай түүхийг боловсруулаад тэрийг одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь маш сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлээд ингээд бас
ийм хөгжиж байгаа сайхан бас талууд байгаа юм. Хоньны нэхийн дээр гэж үзэх юм бол хоньны нэхий аягдаад ингээд айгүйх ярьж байгаа. Одоо хөдөө орон нутаггүй л одоо жалганд хайж ийн гэж яриад байгаа. Тэгээд ингээд харахад зэрэг одоо хоньны нэхийний баг 90 орчим хонь гэхдээ дээрэс нь одоо үс нь одоо ямаа үстэй, ширүүн үстэй. Тэгээд одоо нөгөө гурлын дотор мотор хийхээр ингээд ширүүлдээд ингээд идэг. Хүчтэй сэлгэцтэй маш сайхан анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ бас тэгд бас нэг утгаараа бүх юм хаягдаад байна гэж бас бодож болохгүй байгаа. Яа тэгэхээр зэрэг дэлхийн зах зээл дээр аршилны үнэ өөр унтсан байгаа. Одоо ер нь бол саяын цаг тахлаас хойш тэгээд дээрэс нь одоо энэ Орос Украины дайнтай холбоотойгоор одоо бид бүхний одоо экспортод бас жоохон зогсон байдал боллоо. Тэгээд Европын улсуудын худалдаа авалт нь буурлаа. Ингээд одоо энэтэй холбоотойгоор бас түүхийдийн ерөнхийдөө дэлхий дээр түүхийдийн үн ханш ингээд очиж байгаа юм чинь бид нар ч одоо дэлхийгээс хамааралтай хамаардаг тийм учраас бас тэрнийг бас олон талаас нь харж үзэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэрнээс биш манай одоо үйлдвэрүүд үнэхээр бас сайн ажиллаж байгаа шүү. Маш олон үйлдвэрүүд одоо ингээд бас дотоодынхоо одоо төмөр зам цагдаа одоо хүчний байгууллага тий биднийхээ гутлыг уцыг одоо яг Монголд одоо бүрийнхаа ширээр аягүй сайн хийж байгаа штэ. Бид нар ч гэсэн бас чанарын шаардлагыг хангаж сайхан боловсруулж чадж байгаа. Энэ чинь үнэхээр хөнгө ажилтны хүн салбар одоо магадгүй бид бүхэн өнөөдөр түүхийдээ аваад 20 өдөр энийг барьж эцсийн бүтээгдэхүүн болгоод гутал үйлдвэрлэгчтэй өгж байгаа бол нөгөө гутал үйлдвэрлэгч маань бас тэрийг аваад бас нэг 15-20 хоногийн дараа болоод ингээд гарч идэг. Тэгэхээр ер нь юу гэж хэлэх юм бэ гэхээр бид нар одоо үндэсний дотооддоо дотоодын худалдаа авалтыг л маш сайн дэмжих хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ хэдхэн цөөхөн үндэсний үйлдвэрлэгч нар гутал үйлдвэрлэгч одоо эцсийн бүтээгдэхүүн цөөнх жижиг идэл хувцас үйлдвэрлэгч тэр тэгээд дээрэс нь энэ арьс боловсруулж байгаа үйлдвэрлэгч тэр ингээд айгүй босоод ирэх юм боломжтой байхгүй юу. Тэгээд одоо бид нар зуныхаа амралтаар хөдөө амарч явж байхдаа бүр амарч чаддаггүй шүү дээ. Хайрын сайхан явган найрс юм хайдаг байхгүй. Араас нь машинтайгаа гүйчихэд хүүе та нар яа ийм сайхан юм хаяад байгаа гэхээр үнэхээр манайхаа одоо нөгөө нэг арчилгаа торлогоос хийхгүй. Одоо жишээлбэл ингээд хатаа, давслах гэх янз бүрийн арга байдаг байхгүй. Бид үнэхээр одоо арьсрын түүхийг авч үзэх нь бидний өв соёл мөн яа мөн штэ. Энэ сайхан яг ингээд бодоод үзэхээр зэрэг ерөөсөө яг энэ салбар чинь яг ингээд хүний хөгжил хүн үүсэж хөгжсөн цагаас анх одоо бий болгож үйлдвэрлэх хэлхээс үнд суурь нь ерөөсөө болчиход байгаа байхгүй. Одоо тэгээд яалтчгүй л одоо өөрийнхөө гутаас одоо тэгээд гэрийн дулаалга мал ахын одоо хэрэглэл тэгээд одоо манай Чингис хааны үеэс ахуулаад манай дайчид чи одоо хоёрд дуулган дандаа арьс байлаа. Маш хамгаалтын чанар сайтай. Ингээд үсгээр зэрэг энэ бол аюу тийм гоё үндэсний өв соёлыг хадгалсан юм гоё юм болоод байгаа. Тэгээ энэ дээр нь холбогдуулаад бид нар бол одоо бас энэ гутал цүнх үйлдвэрлэгчнэр баг эцсийн бүтээгдэхүүн одоо янз бүрийн хийж байгаа хүмүүс байна шүү дээ. Эдгээр хүмүүсээ ингээд хараад явж байхдаа тэр нь бол бас нойдон 24-25 оноос удаад одоо Монгол хэлж байгаа жуулчдын тооч одоо нэгдээд бас аваа. Энэ дээр ингээд уялдаад ирэхээр зэрэг бас бид нар яг энэ дээр энэ уламжлалт мал аж ахуйгаа түүхийдээ ингэж сайхан боловсруулаад тэрүүгээр ингэж эцсийн бүтээгдэхүүн хийгээд явах юм бол энэ аялал жуулчлалын салбар ч гэсэн хөгжих аюул боломжтой гэж үздэг. Нэг үеэ бодвол бас төрийн худалдаа авалтууд бас сайжраад байна. Дандаа одоо оюу толгойд ч одоо энэ бэлгийг чинь удаас авчираад нэгддэг гэсэн бодоод бид бүхэн Монгол ямааны хайрцаг боловсруулаад тэрүүгээр нь манай үндэсний үйлдвэрлэгч бэлгийг авуулаад тэгээд энэ бэлийн үнэхээр чанарын шаардлагыг хангаад ингэ явчихъя. Тэгээ гутал үйлдвэрлэгч бас одоо энэ чинь нэг хэсэг Хятадаас Оросоос дандаа одоо арьсаа худалдаж авдаг гэсэн бол одоо үндэсний үйлдвэрлэгчдээс ингэ даваад тийгээд ингэж явж байна. Энэ тал дээр нь бас улс орноос нь гоё хөвдөг гэж игээд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс сахны санаачилсан одоо хүнсний ойсгол тий аян дээрээс нь одоо цагаан алтгийг гой бүр хэрэгжиж штэ энэтэйгээ уялдаад бид нар ингээд харилцан хоорондоо пластраар ажиллаж ингэж энэ салбараа хөгжүүлж байгаа гэсэн. Үнэхээр баяртай юм хэлмээрээ 5 хошуу малтайгаа байхад бол энэ бид бүхэн одоо баян арт хүмүүс нөгөө ам достон гэдэг үг байдаг штэ тий гар хөдлөвөл ам достон гэдэг шиг бид нар одоо тэр яг уламжлалаа хадгалаад ингээд явах юм бол бас их сайхан юм салбар шүү гэдэг юм да. Тэгэл загнуулаад байгаа арьс ширнүүд маань одоо
ардуур таны хажуугаар дэлгэгдсэний ийм сайхан зүйлс болоод бидэнд эргээд одоо хэрэглэгдэж байна гэхээр бахархалтай байна. Тийм одоо ер нь бол нөгөө нэг анхад одоо ширхний салбар чинь 1912 онд л одоо Хяагтад анхаа улгаарын завод эрхтэйгээр үүсгэн байгуулагдаж байснаас хойш одоо энэ салбар шиг хөгжөөд 90 гаруй жил болчихлоо шүү дээ. Тэгээд одоо дээрэс нь энэ гол салбар чинь хөнгө ажил дээр энэ салбар чинь манай улс орны хөгжлийг бол 80-аас 90 оны үед бол дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 34 орчим хувийг ганц дангаараа ингэж би одоо хангаж ирсэн ийм сайхан том салбар байгаа. Тэгээд яг энэний үндсөөрөнд бид бүхэн ингэж ажиллаад явж ирсэн одоо ингэж хичээж ажиллаж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо сүүлийн үед манай үйлдвэрүүд маань одоо аль болохоор байгаль орчинд ээлтэй тий усны хэрэглээ багтгсан байгальтаа одоо хурдан шингэдэг тийм эко химийн процессыг бас хийж үйлдвэрлэлд нөхөж явж байна. Одоо тэгээд аль болохоор одоо RACD эко техникийн технологиудыг одоо нэвтрүүлээд тэр нь болохоор зэрэг яах вэ гэхээр боловсролын явцдаа байгальтаа хурдан шингэдэг. Тэгээд одоо тухайн одоо бүтээгдэхүүн аль болохоор эко тал руугаа хандсан ийм хандлагууд явагдаж байна. Тэгээд нийгмийн харилцааны хүрээнд бол манай үйлдвэрүүд маань одоо цэвэрлэх байгууламжийг бол өөрийнхөө үйлдвэртээ байгуулж байна. Одоо манай компани 2021 онд анх бол одоо цэвэрлэх байгууламжаа өөрийн хөрөнгөөр одоо тэрүүн гаруй төгрөгөөр цэвэрлэх байгууламжаа байгуулсан. Тэгээд одоо улсаас тавьж байгаа тэр стандартын шаардлагыг хангасан цэвэрлэх усыг одоо байгальд нийлүүлэхийн зорилготой тэрний хадагав аюу чанарын шаардлагыг хангаж ажиллаж байна. Тэгээд нэлээд одоо арь ширний үйлдвэрүүдээс болоод одоо манай хоёр зүйлдер одоо олон улсын LWG гэсэн стандартыг хангасан байна. Манай компанийн хувьд гэх юм бол 20 оноос ахуулаад одоо Францын Атмор бүрийн 9000-2015 стандартыг 20 онд хангасан. Одоо сая 2025 онд 9000-2015 мөн 14000 гэсэн байгаль орчны олон улсын стандартыг мөн хангаад ингээд ажиллаж байгаа юм. Үлгэр жишээ байгаа. Тэгээд яг энэ салбарын тэр ажиллаж байгаа энэ манай салбарын үйлдвэрлэгч нар бол үнэхээр дайчин яг энэний хадгалаа тууштай юм хөдөлмөрч байгаа ийм үйлдвэрүүд байдаг. Хүмүүсийн донд гарч байгаа тэр сөрөг PR-ууд байдаг шүү дээ. Орчноо туулруугаа ингэ сотогч юм тийм асуудал бол одоо үнэхээр байхгүй шүү гэдгийг одоо оператор бас яг үйлдвэрлэгч юм хэлмээр байна. Монгол ирээдүйн компани одоо яг энэ боловсруулсан нэхий үйлдвэрлэлүүдээр аль компаниудтай хамтран эдгээр сайхан бүтээлүүдийг бүтээгдэхүүнүүд ер нь бол манайх нөгөө нэг эцсийн бүтээгдэхүүнээ одоо энэ савь хэмжээтэй арьс хороо модоо тэгээд бидний арьс гэх мэт энэ бүтээгдэхүүнүүдийг ууг нь одоо жижиг том нийлсэн 100 гаруй аж ахуйн нэгжүүд үүсгэн. Ер нь бол одоо наран туулын одоо сахин хугацаа идэг хүмүүсээс өсвөлээд таавчиг уралдаг тий жижиг гар урлал ийдэг гэх мэтийн маш олон үйлдвэрлэгч нар бол бидний хараалтаа цөөн жижиг үйлдвэрлэгч. Тэгээд одоо үндэсний хэмжээний бас гоё том үйлдвэрүүд бас байна. Долларын үзэсгэлэн худалдаанд манай одоо Герман технологиор боловсруулсан органик энэ бүхэн ишгэлэг боловсруулсан арьсаар хийгдсэн арьс нь энэ байна. Боловсруулаад хийгдсэн байгаа цүнх нь энэ байна. Энэ бол нөгөө C брэнд гэдэг манай бас нэг үйлдвэрлэгч хамтарч ажилладаг үйлдвэрлэгч мань хийсэн. Нэрээдүү гэдэг нэртэй энэ хөөрхөн цүнх байна. Би бас бэлгшээгээд энэ дээр ингээд тавьсан маа. Шагнал авсан байхгүй юу 25 онд тий. Тэгээд ингээд энэ жишээлбэл энэ органик мэдээлэлтэй RACD мэдээлэлтэй хонья манай арьс шиг Япон руу бид бүхэн экспортлсон. Ер нь бол бид нар Японд бас цүнхний зорилттой арьсыг бас хийж сардаа нэг 2000 одоо цүнхээс экспорт хийсэн гоё туршлага байгаа. Ер нь бол тэгээд ингээд харахад бол ер нь бас арьсаар бид бүхэн ч юм аль болохоор одоо гоё ингээд харахад үнэхээр тансаг байгаа зү. Тэгээд ингээд ер нь бол маш сайн чанарын түүхий дээр бол ингэж хийж болдгоо гэдгийг харуулж байна. Одоо тэгээд ингээд харахад энэ хараа нөгөө Японы манай нэг төвшин гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Тэрний одоо бас манай арьсаар хийсэн хөөрхөн баатар байж байна. Жишээлбэл одоо бид хэдэж ингээд хамтарч ажиллахаар зэрэг нөгөө нэг бид нар чинь нэгэндээ бас юм бэлгэлээ шүү дээ тий. Тэгээд манад бол бэлгэлжсэн. Бид нар бүхэн эдгээр ингээд нэг үзэгсэлэн худалдаанд хүртэл оролцоход ингээд өөрсдийнхөө ингээд урамлын мэдээлэлтэй арьсаараа ингээд өргөмжлөлөө хүртэл ингээд уйгарч Монгол бичгээр хийгээд ингээд бас өгдөг бас гоё боломжтой. Тэгээд одоо энэ дээр харахад энэ ингээд одоо нэг оюу талгаад нийлүүлдэг энэ гоё бэлэнүүдийн арьс
боловсруулсан бэлгэнүүд байна. Тэгээд энэ одоо Хасууд Батын нөгөө одоо 15,000 ажилчдгээд байгаагийн дотор ч нөгөө бүснүүд нь байж ингээд харилцан кадастраар ажиллаж ийж ингэж гоё бид бүхэн ингээд Монгол малынхаа арсыг үнэтэй болгож, үн цэнтэй болгож, баялаг бүтээж үйлдвэрлэл хөгжиж байгаа шүү дээ. Энэ ингээд одоо гагнуурын одоо нөгөө ханцовч гэж ярьдаг тэр юмнууд нь байж байна. Тэгээд одоо өвлийн зориулттай бэлгэнүүд нь байна. Тэгээд бас энэ одоо сүүлийн үед манай тэр компани бас энэ хөөрхөн юутай холбож хийгээд байгаа. Одоо ийм стричтэй энэ нь болохоор бас нэг инженер технологи ажилчид бас нэг тийм хүмүүст нь зориулагдсан ингээд бэлэн үйлдвэрлэл шүү дээ. Тэгээд хүүхдэд зориулсан одоо бас эконы хоньны ярьсараа ингээд эко гутлгын бас бид бүхэн энэ хөөндийтэй хамтарч бас нэг иймэрхүү хүүхдийн гутал үйлдвэрлэлээ эсвэл ямар уу гэдээ бас нэг Монгол нөгөө хүүхдийн хөдний онцлог энэ төргээд бас энэ дээр нь бас одоо технологич инженерүүд нь тэгээд дээрэс нь дизайнерууд нь хамтраад бас энэ ажиллах гэж байна. Тэгэл одоо энэ гэхэд одоо манай бэс чүүсийн хараа туглаар хийсэн хөл штэ. Өхрийн тугалны арьсаар хийсэн гутлаа. Үнэхээр айл ч одоо дэлхийд байхгүй брендийн гутлнаас гоё чанартай харагдаж байгаа байхгүй ингээд. Тэгээ бид нар ингээд уг нь кластраар ингээд аягүй сайхан ингээд мундаг ажиллаж байна. Бас иймэрхүү ингээд бид нар бас өөрсдөө хийсэн юмар аягүй багтдаг шүү дээ яг үнэ. Тэгээд одоо ингээд бидний хийсэн энэ арьсаар ч ингээд одоо хамгаалттай хүчил зөвлөлтөнд одоо төсвөртэй дээрэс нь одоо ингээд энэ бэлгээ сайтай энэ сайн чанарын гутлуудыг хийж байна. Энэний нөгөө нэг манай одоо онцгой байдал одоо зэрэг сагдаарынхан бүгд одоо аваад чанарыг бүр мэдэрсэн. Тэгэхээр ямар ч одоо гадны арьснаас бол үнэхээр сайн байна гэдгийг баталсан. Ер нь бол манай одоо арьсан дотроос мэдээж өвхрийн шир маш чанартай байгаа. Тэгээд яг үнэхээр нөгөө эсгэлт гэмтэл байхгүй л болчихоо тэгээд одоо аягүй сайхан чанартай түүхийд би түрүүнд хэлсэн шүү дээ нөгөө нэг эрсдэс уур амьсгалтай байдаг учраас бас аягүй бат бөх чанартай. Манай Ямааны арьс бол бас аягүй шилэгдсэн маш сайн арьсантаа бас ороод байгаа юм. Ямааны арьс чи аягүй бат бөх бас чанартай. Дээрээс нь бол талбай хэмжээний хувьд бас хөөрхөн талбай сайтай том. Тэгээ энэ бол бас ингээд сарлын арьсаар хийсэн шүү дээ. Энэ сарлын арьсаар хийсэн тийм сарлын арьсаар хийсэн энэ гоё авдар бас шийдэл одоо бас манай өөрийн боловсруулсан арьсаар бас үйлдвэрлэсэн хөөрхөн авдар байна. Тэгэл одоо энэ манай та хамтарч ажилладаг одоо энэ урьхан брендийн жишээлбэл ингээд арьсаар хийгдсэн гоё бүтээлүүд байж байна. Одоо ингээд энэ бол аяг жуулчлалын цаг үед бол айгүй хөөрхөнтэй ингээд үндэсний хэв маяга хатгалсан юм гоё юм байдаг. Энэ жишээлбэл одоо хөөргөний уут байна. Энэ жижиг эмхтэй үний хөөргөний уут шүү дээ. Энэ бол жишээлбэл нөгөө эрэгтэй үний дайлан. Энэ болохоор нөгөө далганы уут гэдэг ирдэг шүү дээ. Нөгөө далганы уутаар ч ашиглаж болно. Энийг бас эко цагаанаар хийгээд далганы уутаар ашигладаг юм. Аягны уут гэж энийг ярьдаг. Манай хүмүүс ч одоо хөдөө гадаа ийш тийш явахдаа нэг аавын аяг гэдэг нэг аяг маягаа тий. Ингээд хийхээр зэрэг бас үндэсний хэв маягийг хадгалсан юм гоё бүтээлүүдийг бас хийж байна. Тэгээд энэ жишээлбэл одоо энэ гоё манай Ямааны арьсаар хийгдсэн гоё бэлээ байж байна. Тийм тэгээд одоо энэ ингээд одоо манай онлайваны гэдэг энэ үйлдвэрийн хийсэн энэ гоё сарлын арьсан цүнх энэ болохоор зэрэг нөгөө англи руу бас айгуу тийм захиалгатай. Тэний захиалгын дагуу үйлдвэрлэсэн энэ гоё одоо цүнхнүүд байна. Энэ хаштаг гэдэг энэ компани, Японы компани манай арьсаар хийсэн ийм гоё цүнхийг бол үйлдвэрлэж хийжсэн. Тэгээ энэ бол сарда 2000 ширхгийг экспортлж ирсэн шүү. Цар тахлын үед. Энэ бол маш том амжилт байхгүй юу? Тэгээ энэ хүмүүс нь аягүй гоё захиа бичдэг юм билээ Японууд ч. Одоо бид бүхэн одоо Монгол малынхаа арьсаар хийсэн цүнхийг худалдаж авлаа. Эндээс үнэхээр яг нэг арьсны чанар харагдаж байна. Үнэр үнэртэж байна. Тэгээд энэ худалдан авалтыг хийсэндээ үнэхээр баяртай байна гэх мэтчлээ. Японууд чинь тийм нэг юм хэрэглээ талдаа их тийм соёлтой ханддаг хүмүүс гэдэг. Энэ дээр бол одоо энэ анх үүсгэн байгуулж ирсэн юм жишээ л тань хаштагийн 2 жохоо 92 оны 2 залуу хурж ирээд Монгол арьсаар одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэгээд анх ирж яхад нь бид бүхэн дэмжиж ажиллаж ирсэн. Тэгээд тэр хүмүүс бол одоо сардаа бид бүхэн магадгүй нэрээ 2000 цүнхөө одоо экспортлдог цаг үе ирнэ гэж ярьж ирсэн. Тэрэндээ үнэхээр хүссэн. Тэгээ хүүхдүүдэд бас би тэгж бодсон. Ер нь нэг хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд нь энэ
үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ? Үйлдвэрлэл энэ улс орнд ямар үр өгөөжтэй вэ? Тэгээд ер нь айл чиглэлээр нь жишээлбэл одоо малын гаралтай түүхий дээр үйлдвэрлэгчид нь одоо манай улс хичнээн малтай. Тэрнээс нь бид бүхэн одоо яаж энийг нь хэдийн одоо үйлдвэрлэлдээ ашигладаг тий. Тэгээд энийг яаж боловсруулдгийг, ямар ах хэгчнэр нь ажилтгийг. Хүүхдүүд одоо сүүлийн үеийн хүүхдүүд ч ер нь нэг тийм дээд сургууль төгссөн л хүмүүс болоод байна. Тэгээд дараа нь юу ийх нь хамаагүй тий. Тэгэхэд болоод ер нь мэрэгжлийн чиг баримжаагаа сонгоод би ерөөсөө ээж аава би ерөөсөө одоо ингээд арь ширээ боловсруулдаг технологич болёо түүхэд гадаадд сурья. Эн чи ямар гоё юм бэ гэж одоо мэрэгчлэрээ бахархаж тэрний дагуу энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх одоо энэ үндсэн боловсон хүчнийг бэлдэх тал дээр би бүр 10 жилийн сургуулиас нь хүүхдүүдэд хичээл бас ороосоо гэж бодоод энэ дээр айгуу тийм манай компани их нээлттэй хаддаг шүү дээ. Ер нь бол энэ дээр бол бид нар бас нэг Монгол бөмбөг гэдэг компанитай хамтраад бас нэг юм сарлагийн арьсаар хийсэн бөмбөгийг бас үйлдвэрлэжсэн. Тэгээ энэ дээр бол одоо Швейцарын хөгжлийн агентлагийн хадагтай манад хурж ирж бас манай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцж ирсэн. Тэгээ ер нь бол цар тахал болоод зогссон болохоос биш энэ RACT гэдэг энэ Японы ургамлын эдэлхтэй нарьсаар бид бүхэн бас технологи дээр хамтарч ажиллаж үйлдвэрлэлд нэвтрүүлээд тэрүүгээрээ хийсэн одоо энэ хөөрхийн регбигийн бөмбөг шиг бөмбөгийг одоо юу яагаад нэг олимпийн үеэр одоо энийг ингэж үйлдвэрлээ. Тэгээд нэг том зарчмуудлууд байдаг чинь энэ айгүй хөөрхөн зөөлхөн маш зөөлхөн хонь ахгүй юу Монгол хоньны арьсаар энүүгээр нь одоо ингэж ямар нэгэн альчаал тайлах маягтай нэг буудлуудад ингэж энийг хийлгүүлэх гэдэг бас нэг ийм ажил явагдажсэн. Тэгээд цар тахлын улмаас бас энэ маань бас зогссон. Тэр үед чинь олимп болсон шүү дээ Японд те. Тэрнийг өртөж бас ийм сайхан ажил хийж исэн. Бас энэ дээр бас тэгээд тухайн үед нь Японы элчин сайдын яам дээр бидний энэ ажил бас нэлээд хөөрхөн өрнөд тухайн үед нас манай хавхаа авраг маань энийг бас ингэж нэг бодоод хэр бахарч ирсэн баг та Монгол хоньныхаа арьсаар игдсэн гэдэг утгаар нь. Тэгээд ингээд яриад байвал их гоё юм байл. Энэ бөмбөг жишээлбэл одоо ингээд стандарт хангасан. Тэгээд дээрэс нь одоо QR кодыг уншуулахаар зэрэг одоо жишээлбэл одоо Ховд аймгийн Мөс цумын одоо малчин Бямбын одоо үхрийн ширээр хийгдсэн ийм одоо бөмбөг байна гэх мэтчлээ одоо ингээд тийм гоё өшгөх тогтолцоотой тий стандартын шаардлага хангасан яг ингэж бас хийжсэн маш олон сайхан ажлууд бас байдаг л та. Тэгээд ингээд ер нь малын гаралтай түүхий дээр ингээ хийгдсэн юмнуудаа харахаар бүтээгдэхүүн болчоор айгүй гоё тийм огшсон тийм сайхан санагддаг тийм. Яг харахгүй одоо бидний өвөг соёл нэвтрүүлэг маань танай ажилтай уялдаа холбоотой салшгүй байх нь учиртай юм байна гэдгийг бас өнөөдөр нэвтрүүлэг хийж байгаа танай үйлдвэрт орж ирснээрээ илүү сайн ойлгож ухаарч сууж байна. Тэгээд Монгол орн баялаг юм да, баян юм да. Тэгээд танай үйлдвэр ч гэсэн 4 цагийн эргэлтэнд ерөөсө зогсолтгүй ажиллах боломж байгаа юм байна гэдгийг харж байна. Учир нь одоо зарим үйлдвэрүүд магадгүй түүхийдээ гаднаас зөөж авчирдаг бол тийм ээ. Та бүхний одоо ажил яг энэ дотроо байна шүү дээ. Монгол дотроо одоо бидний гар дээр бэлэн одоо ирж байна. Энэ бол одоо яалтчгүй одоо ингээд одоо бид бүхнийг дэмжиж ажиллаж байгаа энэ одоо ухнаагийн хөрс хэрэглэгчийн маань одоо цагаат хөтөлбөр гэдэг амгийн сүд хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийн үр дүнд одоо үйлдвэрлэгчдийн маань бид бүхэн хөнгөлтэй дээлжлийг авч бас энэ дээр одоо түүхийдийг бэлтгэлээ аюу сайн базааж те тэгээд тоног төхөөрөмжийнхөө шинжилгээг хийсэн тэгээд ер нь бусад үйлдвэрүүд ч гэсэн яг энэний дагуу бас ингэж ер нь төр засгийн дэмжлэгтэйгээр л энэ салбар чи ер нь явах юм байна. Тэгэхгүй болоод ер нь тэгээд өөрөө нөгөө нэлийн хүн салбар нууцгүй хэлэх юм бол бид бүхэн чинь нэрээ малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүн буюу хог хаягдлыг бид бүхэн чинь баялаг болгож байгаа юм байна шүү дээ. Таван гушуу малынхаа энэ арьс ширийг стандартын загвар зөв ингээд стандарт нь нийцүүлж хадгалаад тэгээд ингээд тэрвээ тэрнийхээ дагуу биднэрт ингээд зөв бэлтгээд хүрээд ирэх юм бол одоо энэ бүх маань бас илүү баялаг бол бүтээж магадгүй одоо энэ бүхний шир нь одоо 25 мянгаар магадгүй би авсан бол эцэст одоо энэ ингээд өртөг шингээд манай үйлдвэрлэл энэгээр нь одоо арьсаа боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй өгөөд энэ магадгүй 5 дахин нэмэгдээд сая төгрөгийн үнэтэй зөв болох юм магадaltaй байгаа. Энэ одоо энэ дээр бол бид нар бас Англи руу, Америк руу бас маш чанартай зөв
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бас явуулж хамтарч ажиллаж байна. Манай хэрэглэлт компани нь одоо нөгөө хүү хамтлагийн тэр гоё хувцснуудыг арьсэлтэй тэндээ гарч байгаа тэр гоё бүтээгдэхүүнүүдийг ч бас одоо арьсын боловсруудаар дэлхийд танигдсан гоё одоо эртний өвөг соёлыг хадгалсан гоё арьсын илүүдийг бас хийж дэлхийд дахинаад харж байна. Энд ч одоо бид бүхний бахархал байхаас нэхэр харагдаж байгаа юм да. Тэгэхээр л одоо бид бүхэн энэ өвөг соёл болсон энэ үнэхээр мал аж ахуйгаа үрж хайрлаж тэрэн дээрээ тулгуурлаж одоо бид бүхэн баялаг бүтээж үнэхээр ухаж биш ундарч гадаг малынхаа галтай түүхийдийг боловсруул ингэж хөгжих нь манай улсын орны наймыг анхаарах юм салбар үйлдвэрлэл болчиход байгаа юм да. За баярлалаа Бэндрэгч. Нэвтрүүлгийн маань зочны урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань хүндэт зочноор оролцсон танд баярлалаа. За маш их баярлалаа. Танай хамт олон мөн түүхийн өв соёлыг зөвхөн арьсны салбар гэлтгүй бүх салбар болгон дээр танай нэвтрүүлэг ингэж гарч одоо ингэж явж байгаа гэхдээ бахархалтай байдаг. Тэгээд энэ сайхан танай нэвтрүүлгийн зочин хойноос өнөөдөр өргөдөг энэ сайхан малын гаралтай түүхий таван хошуу малынхаа энэ өв соёлын талаар ингэж үйлдвэрлэгч нь одоо хэрхэн үйлдвэрлэж ингэж өв соёлоо хадгалж явж байгаад та бүхэнд ингэж хөөрцөндөө үнэхээр баяртай байна. Танай хамт олон ажлын амжилт хүсье. Арьс шир түүхийдээ дэлхийн жишгт нийцүүлэн боловсруулж байгаа бас танай хамт олонд цаашдаа ажилд өндөр амжилтыг хүсье. Үзэгчдээ бүхэн бидний өв соёл нэвтрүүлгийн дугаараа бүлээгч үзлээ. Дугаарт за Мон ирээдүй компани гүйцэтгэх захирал Лувсан цэрэнгийн Бэндрия урагдан оролцож малын гаралтай түүхийг арьс ширээ хэрхэн боловсруулах бидний өв соёл хэрхэн уламжлуулан үлдэж байгаа дэлхийн жишгт нийцсэн бүтээгдэхүүн болж байгаа талаарх ярилцлагыг өрнүүллээ. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.